Өдрийн мэнд хүүхдүүдээ багш нь функцийн графикийн талаар хичээлүүд дээр жаахан дэмжлэг өгөхөөр ингээ мөнгө сүлтийнхаараа орсон байна. За онцгой цэгүүдийн хичээл рүүгээ орлоо. За графикаа согтлын цэгүүдийг олох гэдэг хичээл байна тийм ээ. Даалгавраа нийнгүүт энэ зурган дээр мань одоо ингээ дөрвөн функцийн зураг өгсөн байгаа, график өгсөн байгаа гэсэн үг. За энэ geodex гэдэг нь нё ногоон өнгөтэй. За энэ арай нэг бараан дуу ногоон өнгөтэй нь болохоор epodex байна. За энэ улаан мөрийн бол geodex байна, тий? Цэнхрээр ashodex гэсэн энэ дөрвөн функцийн график энэ шаблон дээр өгсөн байна. Асуултаа харах юм бол geodex, ashodex функцүүдийн график аль цэгүүдэд огтлолцох вэ гэдэг асуулт байна. Ashodex маань энэ цэнхэр, geodex маань энэ ногоон байна тий. За тэгвэл цэнхэр ногооны огтлолыг олно гэсэн үг. Огтлолынхоо цэг дээр авчираад дарахаар ийм улаан бөөрнкинүүд гарч ирж байгаа. За шалгаад үзье. Зүг байна. Дараагийн дасгал нь geodex функцүүдийн графикууд аль цэгүүдэд огтлолцох вэ? Geodex маань болохоор энэ улаан тий. Нөгөөх нь нё ногоон тий. Тэгэхээр ганцхан энэ цэг дээр огтлолцож шүү дээ. Тэгэл энэ цэг дээр авчираад дараал шалгаад үзэхэр ингээ гарна гэсэн үг. За дараагийнх нь ashodex функцийн график x тэнглэгийг аль цэгүүдэд огтлох вэ? За x тэнглэг маань бол хэвтээ энэ тэнглэгийг хэлж байгаа. Ashodex чинь цэнхэр өнгийн график тий. За 1 2 3 цэг дээр ингээ огтлцсон юм. Дасгалаа хийсэнгүүд орчлоо. За geodex функцийн график x тэнглэгийг аль цэгүүдэд огтлох вэ? Geodex чинь нё ногоон үеих тий. 2 цэгээр огтлж байна. Парабологипртэй юм байна. За ингээд хийгээд явбал энэ айгүй амархан байгаа шүү.